Америкт Дональд Трамп ер нь найз түнш гэсэн юм байгаа мó? За хамгийн сайн түнш Их Британи, Европ. Европыг тэр чигтээ өөрөөс нь хараад болгоцсон, боол болгоцсон. Газ нефтийг одоо хамгийн өндөр үн ханшаараа шахаж байгаа. Оросын хямдхан газыг ингээд ерөөхдөө тасцсан. Strait of Hormuz-ыг бодоо олгоод дахиад нефт, газ, тээвэр, химийн бодис, ховонцор, бордоо бүгдийг байх болгосон. Удахгүй Red Sea, Suez Canal бас хаагдчих магадгүй. Тэгэх юм бол Азаас бас бараа бүтээгдэхүүн юм худалдаж авах. Бүр үнэтэй болно. Дэлхийн эдийн засгаар хаваалчих. За, Дональд Трамп ерөөхдөө ийм юм үүсгэсэн. Тэгээд өчигдөр өнөөдөр өглөө цагаан ордон дотор хэвлэл мэдээллийнхнаас асуулт авсан. Хариулсан. За, юу асуусан бэ гэх юм бол за, дайн дууслаа, Ираныг ялчлаа. Тэгээд та яах юм бэ? Та тэнд яг яах гэдэг юм бэ? Хариултыг сонсцгоо. Use it to the victor go the spoils and ялсан хүн ялагдсан улс хүний бүх юмыг авах ёстой үстэй. Нефт, газ. we don't have that. We haven't had that in this country probably in 100 years because even the Second World War, you look at the Second World War, we didn't have it with the Second World. We helped. Тэгээд хараад үзэлтэй Америкт бид нар ч гэсэн өнгөрсөн 100 жилийн хугацаанд тийм юм юусоо байгаагүй. Дэлхийн 2 дугаар дайныг хар бид нар ялсан, бид нар Германыг бодоо олгосон, бид нар Францыг чөлөөлсөн, бид нар Японыг эзлээд авсан. Тэ юм булаагаад авсан юм уу? Үгүй. Тэ тэгээд ер нь бол одоо бид нар ялчих юм бол бүгдийг булаагаад авсан ч яадаг юм бэ гэж ярьж байна. Тэгээд бид нар одоо яах гээд байна гэх юм бол 400 500 мянган жил соёл тэ нийгэм хууль олон улсын хууль ухрах гэдэг л та. Rebuild all those countries. We rebuilt Germany. How about Germany telling us that well бид нар бүр юм булаагаад аваагүй эсрэгээрээ юу хийсэн бэ гэх юм бол Япон, Германыг эргүүлээд хөл дээрээ босгосон. Гэхдээ яагаад Германыг хөл дээрээ босгосон бэ гэвэл Германыг Орос Совет холбоотойгоо цуг өдөрч ийсэн шүү дээ. Тэгээд нэг Герман нөгөө Германы эсрэг байхын тулд хүчтэй байхын тулд Европ дотор Америкийн тал хүчтэй байх ёстой. Учираас Германыг дэмжсэн. Одоо юу хэлж байна гэх юм бол бид нар Германыг буцаагаад хөл дээрээ босгож ирсэн. Гэвч Германчууд биднэрт юус туслахгүй. well, it's not their war. We had nothing to do with it. They wanted me. За тэгэл Германчууд надад юу ч хэлсэн байх юм бол энэ бидний дайн биш ээ. Тийм учраас бид нар тань туслахгүй. НАТО юу юм бэ гэх юм бол ямар нэгэн улс итгээд НАТОгийн гишүүн орн руу дайрах юм бол бусад НАТОгийн гишүүдүүд нийлээд хамгаална, дайн зарлана. Одоо хамгаалт өгдөг холбоо гэсэн. Гэхдээ хамтраад нэг улсыг бөмбөгтөө дайрдаг биш ээ. Нэг улсын цахилгаан станц, дэд бүтц, эдийн засаг тэр ард түмний амьдралыг сүрүүлдэг холбоо биш ээ. Тэрийг ерөөхдөө Америкчууд юус ойлгохгүй. Go and tell them everything I was doing. We didn't know anything about it. Well, if I would have told them, they would have leaked it. Тэгээд Германчууд биднээс бас юу шаардсан бэ гэх юм бол мэдээллүүдээ хуваалцаач, төлөвлөгөөгөө хуваалцаач. Би Германчууд мэдээлэл хуваалцах байсан бол тэд нар миний бүх нууцыг ингээд задлах байсан юм аа. Тэгээд бид нар юу харж байна гэх юм бол нэг сайхан үг гэдэг шүү. Тусгаар тогтолно. Independence, sovereignty англиараа өөрийнхөө тавилангаа удирдах эрх Европт ерөнхийдөө байхгүй юм байна. Солонгос бас байхгүй юм байна. Япончууд байхгүй юм байна. Америкт ойртсон Америкт зузаан байгаа улсууд одоо ерөнхийдөө тэр чигтээ хохирч байгаа. Америкт юм зармаар байгаа юм бол татвар төлж байгаа. Америкийн долларыг ашиглах ёстой. Америкийн үүсгэсэн эхлүүлсэн дайныг хамт сангуулжуулах ёстой. Тэгээ Америкийн дэргэд хүчтэй бие даасан улс юусоо байж болохгүй байна. Герман хараач. And we wouldn't have been nearly as successful, possibly, right? За. Одоо юу болж байна гэх юм бол хэдүүлээ Brent crude $110 хүрсэн. Энэ цаасан зах зээл, бирж дээр байгаа зах зээл. Brent spot юу юм бэ гэх юм бол бодит бомб дээрээ ийм усан онгоц дотор эсвэл нефтний агуулгах дотор Brent нефт худалдаж авах ханш нь $141. Окей? $141. Тэгээд бирж дээр байгаа зах зээл бодит зах зээлийн зөрүү хэд болж байна гэх юм бол $30 болж байгаа тийм. За. Онгоцны төлш $225 Сингапур. Окей.
хэдэн доллар өссөн бэ гэвэл $140 өссөн. Европт те 1 тонн те онгоцны те төлш $1840 болж байгаа. 2 сарын 27-наас хэдэн өөр өссөн гэх юм бол $120. 120%-ээр өссөн. 1.2 нугарсан. Тэгээ юу болж байна гэх юм бол энэ 100 ангилан гэсэн юм худлаа. Зугаална гэсэн юм бас худлаа. Машинаар ээш тийш явна гэсэн юм худлаа. Одоо бүр ажлын байр руу явна гэдэг чинь бас энэ үрттэй болж байна. Нэмээд цалин бас худлаа болж магадгүй олон хүмүүсийн хувьд. Окей. Инфляц амар өндөр болно. Яагаад гэх юм бол одоо авж байгаа цалин нэмж худлаж аавна. Тэ? Худлаа авах чадвар байхгүй болчихно. Яагаад гэх юм бол хүнс өсөж байгаа, тээвэр өсөж байгаа, логистик өсөж байгаа, бүх юм өсөж явж байгаа. За, тэгээ болсноо. Болоогүй. 18 оноос хойш Facebook page, 20 оноос эхлүүлээд Instagram, 22 оноос эхлээд YouTube page хөгжүүлсэн. За энэ 3 пэйжийг ингээд дагагчийн тоо нэмчих юм бол одоо бараг 500-600 мянган дагагчтай. Санхүүгийн зах зээл дээр одоо номер 1 контент бүтээгч болсон. Энүүгээр дамжуулаад ямар гавьяа бий болж байгаа юм бэ гэх юм бол ном зарагдаж байгаа, сургалт зарагдаж байгаа, автоматын харилцагч маш сайнаар өсөж байгаа. За тэгээ та ч гэсэн өөрөө жижиг бизнестэй, дунд зэргийн бизнестэй тэгээ борлуулалтаа дэмжмээр байгаа юм бол миний бүх бичих борлуулалтын чадвар шингэсэн Power намайг сонирхоор. Idrotsec.com дээр захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээл бас тэндээс. Юу болж байна гэх юм бол тэ Ираны Мерабад онгоцны буудлын дэлб WTI нефтний үн ханш дэлхийн зах зээл дээр $115, 2 сарын өмнө $55 байсан шүү. Brent $111 тий 2 сарын өмнө бас нэг $58-57 байсан. За тэгээ Израиль, Америкчууд Ираныг бөмбөгцөөр л байгаа. Одоо тий дэд бүцэг дэлб авч эхэлж байна. Онгоцны буудлын. За тэгээд Иран юу гэж хэлсэн бэ гэх юм бол та нар манай дэд бүцийг бөмбөгтөөд эхлэх юм бол бид нар хариу барина. Өчтөр хэлсэн, уржтөр хэлсэн. За тэгээд урчаад юу гэж хэлсэн бэ гэх юм бол энэ Сауди Арабид тий дэлхийн хамгийн том за аж үйлдвэрлэлийн комплекс байна. Юу хийдэг юм бэ гэх юм бол хуванцар, газ, нефт, дизель, бензин, онгоцны төлш за бүх юм бордоо бүгдийг хийдэг. Хот шиг том, Улаанбаатар хот шиг том комплекс. Окей. Дотор цахилгаан станц дээр өстө газын хоолой бүх юм байгаа. Тэгээд экспортлог бомб бүгд төр байгаа. Дэлхийн нефт газтай холбоотой бүтээгдэхүүний 9% энд үйлдвэрлэгдэж байгаа. За юу болсон бэ гэх юм бол сая бөмбөгдүүлсэн. Өнөөдөр өглөө. Харцгаа. Дэлхийн химийн бодис төлш нефт газтай холбоотой 9% нь энд үйлдвэрлэгдэж байсан. Одоо байхгүй. Эсвэл эвдэрсэн. Турцсан байсан. За. United Arab Emirates, UAE, тэг Дубай Доха гэх юм шиг. Өнөөдөр өглөө юм байсан. Тэ. Одоо юм болцсон. Энэ юу юм бэ гэх юм бол нефт газ олборладаг талбай. Тэг яаж ийна гэх юм бол энэ нефт газ олборладаг талбайг бөмбөгдсөн. Тэг одоо шатж байгаа. Юу энийг буцаагаад ашиглалтанд оруулахын тулд дахиад олон сар хэрэгтэй. Тэгээд зарчмын хувьд бол зүгээр ингээ ойлгочих. Өнөөдөр ойролцоо дахиад дэлхийн зах зээлээс тэгээ 4-5% газ, нефт, янз бүрийн бүтээгдэхүүн дахиад байхгүй болсон. Тэгээд эргэж ирэхгүй богино хугацаанд тий дунд хугацаанд. За тэгээ энийг Америкчууд мэдж байгаа. Тэгээ Дональд Трамп дахиад юу шаардсан бэ гэх юм бол та нар одоо бидний худалдаа авалтын тий гэрэн дээр гарч зурхгүй юм бол тий бид нар газа Азад өглөө шүү. Японд өглөө шүү, Сингапурт өглөө шүү, Солонгосчууд өглөө шүү. Та нар зурх юм уугүй юм. Гэхдээ та нар Оросын газыг авч болохгүй. Та нар Катарын газыг угаасаа худалдаж авах ерөөсө боломжгүй. Тэгээ одоо би түрүүн хэлсэн те Дональд Трамп Америкт найз түнш үлдсэн юм уу? Тэгээд өнгөрч сард Францчууд юу гэж хэлсэн бэ гэх юм бол Америкийн цэрэг зэвсэг зөөдөг онгоц те манай улсаар дамжихгүй. Манай дэд бүцийг ашиглахгүй. Хориг тавьсан. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол бид нар бүгдээрээ тий Дональд Трампыг үзээ ядж байгаа шүү дээ. Макрон ямар олон удаа Трампд хошногдуулсан бэ тий. Одоо хамгийн сүүлд бүр ингээд чи авгаадаа зодуулдаг үстэй мэддэг гэж шоолж ирсэн шүү дээ. Одоо бид нар бүгдээрээ хариу авч байгаа. Удахгүй Фридрих Мерц тий Кирштамер угаасаа илэдэнэ урвцсан. За тэгээд Марко Рубио одоо юу хэлж байна гэх юм бол Европчууд биднэрт тий тэр Франц, Германд, Польш гих мэт байгаа цэргийн баазыг ашиглахгүй юм бол бид нэр цэргүүдэд татчих шүү. Тэгэхээр юу болох юм бэ гэх юм бол Европ эргэж ирнэ. Тэ comeback хийн.
Ямар төрлийн Европ камбэк хийх юм бэ гэх юм бол германчууд Францчуудтай алцаад байна. Англичууд Францтай алцаад эхэлнэ. Франц Испанитай алцаад эхэлнэ. Герман Польштай алцаад эхэлнэ. Америкчууд алга болчих юм бол би та зүгээр хэлчихье заяа. Магадгүй нэг 15 20 жилийн дараа Орос, Герман хоорондоо ярьж эхлээд Польшиг хамтраад оролцоод эхэлнэ. Харж байгаа. Америкчууд алга болчих юм бол юу болох юм бэ гэх юм бол тэгээ хооронд алцаад эхэлж байгаа. Тэгээд би энийг яагаад энэ баттай мэдчихэж байгаа, таамаглаж чадж байгаа юм бэ гэх юм бол одоо зүгээр Оросыг харчих заяа. Оросууд Герман руу ойртсон, англичууд юу хийсэн бэ гэх юм бол тултлан шавар хааж байгаа зү. Тэ? Украин Орос их тайвны хилцэл баг бүтэх гээд байсан чинь Борис Джонсон Англи улсын ерөнхий сайд онгоцон дотор өсрөөд Киев руу яваад тэр их тайвныг тэр чигтээ зогсоосон. Яагаад вэ гэх юм бол Оросыг үргэлж дарах хэвээр. Америкчууд алга болчих юм бол англичууд Германыг дарж эхэлнэ, Францыг дарж эхэлнэ. Францчууд Англиг дарж эхэлнэ. Герман, Франц хоорондоо угаасаа 100 жилийн хугацаанд үргэлж 1-2 удаа хоорондоо алцдаг байсан. Энэ буцаагаад ирнэ. Харж байгаа. За, тэгээд Герман, Бельги, Англи улс одоохондоо юу зөвшөөрж байгаа юм бэ гэх юм бол цэрэг хангамжийн материал зөөдөг онгоцыг зөвшөөрж байгаа. Гэхдээ Европын орнууд юу хоригдсан бэ гэх юм бол bomber онгоц, одоо бөмбөг шиддэг онгоц Европоор дамжихыг хорьцсон. За, Lindsey Graham бас тэрэгцэн асуусан. As to the Strait of Hormuz, right now they're charging ships, the IRGC, the Iranians, to go through the straits, and they're taking the one, not the. Одоо ингээд Иранчууд Strait of Hormuz-ыг хаачаад тэгээ нэвтэрмээр байгаа усан онгоц компаниудаас юу шаардж байгаа юм бэ гэх юм бол төлбөр нэгч байгаа. Төлбөрөө юугаар хүлээж авч байгаа юм бэ гэх юм бол Хятадын юанаар хүлээж авч байгаа. Lindsey Graham ерөн жоох мэдээ уншдаг юм байна. Сонсдог юм. Dollar. One threat of this whole debacle is if we start allowing the Chinese currency to be traded in oil, that will hurt the dollar. Тэгээ Lindsey Graham гоц ухаантай юм байна. Одоо ингээд Strait of Hormuz, Арабын орнууд нефт, газ, маза юанаараа арилжаа хийгээд эхлэх юм бол энэ бол долларт аюултай гинэ. Lindsey Graham Ираныг бөмбөгт, Ираныг дуусгах, би Израилийн төлөө амьдэрдэг, амьсгаа авдаг гэж хуцдаг гар واخгүй. За, тэгээд Америкчууд өөрөө энэ дайныг эхлүүлчээ. Одоо Strait of Hormuz нь хаагдсан. Өөрийнх нь засгийн газрын бондыг хүүн ингээд пуужинд дэж өгч байгаа. Өөрийнх нь хөрөнгийн зах зээл ингээ унж байгаа. Дэлхийн нөлөө ерөөхдөө алга болсон. Хүн болгон Америкийг ерөөхдөө үзэн ядаж байгаа. Өмнө Strait of Hormuz чөлөөтэй байсан. Оман улс, Иранчууд ямар нэгэн төлбөр юусэн итгэдэггүй байлаа. Өмнө дийлэх газ, нефт нь доллараар арилжаалагддаг байсан. Одоо доллараар арилжаалагддаг юм төр зогссон байгаа. Энэний дараа Strait of Hormuz нэгтчих юм бол талан доллараар, талан юанаар тэгээ ингээ хараад үзэх юм бол Америк өөрийнхөө ерөөхдөө амиа хорлож байгаа байхгүй. 1974, every barrel of oil sold and traded in the world is traded in dollars. Lindsey Graham бүр ингээ түүх мэддэг юм байна. 1974 оноос хойш дэлхийд даяар нефт арилжаалагдаж байгаа юм бол доллараар арилжаалагддаг байсан юм аа. Тийшээ буцмаар байна. Бро, тийшээ буцахгүй. Тэгээд энэ хэний буруу юм бэ гэх юм бол Lindsey Graham шиг буруу. Тэгээ ингээд би таад яагаад энийг ингээ хэлээд байгаа юм бэ гэх юм бол энэ улс төрчнөр заяа Монголд ч бай, Европт ч бай, өөрийнхөө хийсэн үйлдэл заяа тэрний үр дүн, тэрний үр дүнээс гарч байгаа үр дүн, тэр дараалал мэдтгүй. Ухаантай биш. Окей? Бүр юу ч мэдхгүй. Татварыг ингээ өсгөчих юм бол хүмүүс зүгээр мал шиг татвар төлнө гэж боддог. Алтан дээрээ онцгой татвар ингээ тавьчих юм бол Монгол дураакууд зүгээр ингээд алтан дээрээ татвар төлнө гэж боддог. Нефтэн дээрээ өгтлээ татвар тавьчих юм бол ард түмэн зүгээр ингээ татвар төлнө гэж боддог байхгүй юу? Долларын хааншийг ингээд хатуугаараа ингээд зоочих юм бол энэ улс төрчинд юу гэж боддог юм бэ гэх юм бол тэрийг ард түмэн засгийн газрын тушаасан ханшаараа доллараа зарна хөдлөж авах гэж боддог байхгүй юу? 3-4 жил болгон бид нар энийг ингээд хардаг сонсдог. Тэгээд 4 жил болгон Монгол бас энийг хардаг. Долларын ханш тэнгэр рүү пуужинтчдаг. Тэгээ улс төрчинд юу гэж хэлдэг юм бэ гэх юм бол банкуд
Тэ наад мөнгөний ченжүүд тэ ард түмнийг яахаа болоо. Гэхдээ нөгөө талдаа Монголын улс төрчнөр ингээд тулсан төгрөг хөвлөж байгаа байхгүй юу? Тэгээ би яг сайн санахгүй нэр мэрийн. Гэхдээ нэг их хурлын дарга байсан. Тэ 8 жилийн өмнө билүү 7 жилийн өмнө билүү. Тэ тэр мөнгө сольдог ченжүүд дээр шалгалт оруулах хэвээр. Бидний зөвшөөрлийг авах хэвээр. Тэ шаардлага гарах юм бол бүр шоронд хийчих гэж байгаа байхгүй юу? Тэ. За тэгээ та хэд өөрөө тэ саруул эрүүл ухаантай Монгол улс төрчнөр ингээд тулсан мөнгө төгрөг хөвлөж байгаа учраас долларыг хадгалаад тэгээ долларын үн ханш өндөр болоод ирэхээр зах зээлийн ханшаар долларыг зармаар байгаа юм бол та ингээд шоронд оруулах гэж хичээдэг эсвэл тэгж ярьдаг хүмүүс байгаа хгүй юу. Монголын улс төрч бай, Европынхч бай, Америкч бай бүгдээрээ адилхан. За тэгээ энэ лай зогссон уу? Үгүй зогсоогүй. Дөнгөж саяхан Карг арлыг Израиль байна уу, Америкчууд байна уу сайн бөмбөгцсөн. Энэ яг 30 минутын өмнө гарсан мэдээ. Окей. За тэгээ сонирхолтой юм юу болж байгаа юм бэ гэвэл одоо Америкийн New York Times бүр ингэ бичиж байна. The war is turning Iran into a major world power. Тэр Араби хэсэгт Иран ч тэ хаагүй их хүчтэй болсон. Тэ Катар Ирантай одоо хэлцлээ хийцэн. Окей. Катарын бөмбөгтэй болсон. Тэ Катарынхан Иран 7 тэрбум доллар өгсөн гинэ. Бидний бөмбөгдөх болоо. Тэгээд Катар бас юу хийсэн бэ гэх юм бол Америкийн цэргийн баазаа хүүгээ гаргацсан. Окей. Оман бас тэгсэн. Йемен угаасаа Ираны талтай. Тэгээ удахгүй UAE байна уу, тэ Сауди Араб байна уу, дуртай байна уу, дургүй байна уу? Иранчууд бууж өгөхгүй юм бол, ялагдахгүй юм бол Ирантай тэ зохицож амьдрах ёстой болж байна. Тэгээ 3 сарын өмнө Иран улс хүн болгонтэй зохицож амьдрах ёстой байсан. Окей. Нефт газ чөлөөтэй ингээд зах зээл дээр зарах боломжгүй байсан. Одоо эрх чөлөө амсаад эхэлсэн. Тэгээд хүмүүс одоо юу ярьж байгаа гэх юм бол Иранчууд удахгүй бууж өгнө. Иранчууд одоо галцчихсан юм. Үгүй хизээч тийм юм байхгүй. Эсвэргээр юу болж байгаа бэ гэх юм бол Иран ялж байгаа тийм. Countries that hated America тийм. Америкийг үзэн яддаг байсан улсууд Трамп гарч их хоёр дахь удаага гарч ирэсэн. Орос, Хятад, Иран тэгээд хойд Солонгос тийм. Одоо countries that hate America after Trump. Ногоон энэ Америк, энэ Аляска ч гэсэн Америк. Тэгээ бүр энэ доор хардаа Антарктик бүр Трампыг үзэн яддаг гинэ. Гэхдээ одоо энэс бас нэг сайн юм гарч эхэлж байна. Англи улс заяа. Тэнэг малууд, улс төрчин бүр тэнэг мал, жүжигчин малууд заяа. Газыг олборлно, нефтийг олборлно, нүүрсийг шатаана, дэлхийн дулаарлал, карбон диоксид, бла 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 бла. Тэгээд Голланд улстай адилхан юм юу хийсэн бэ гэх юм бол нефтнийхаа ордлоо тэ цемент асгаад сутгацсан. Битүүмчлээ. Голланд англичууд хоёул. Одоо Скотланд юу гэж хэлж байна гэх юм бол наа тэнэгтгэхэ болио. Тэ нефт газа буцаагаад олдворлыг. Одоо Англи, Шотланд байна уу? Бүгдээрээ юу хийх юм бэ гэх юм бол тултал нь өрмөө явуулнаа. Хятадууд, Япончууд, Солонгосчууд бүгдээрээ ерөөхдөө тэ хаасаг өрөм тавь. Нүүрс цахилгаан станц тэ газ олборлолт одоо цэцгэлнэ. Энэ дайн дуусныхан дараа тэ энэ дайн дуусныхан дараа хизээ дуусах юм бүү мэд тэ дулаа харцгаая. Энд юу харагдаж байна гэх юм бол энд нэг аягүй гоё чарт байна. Тэрийг таад нэг сонирхоод үзээрэй. Энэ Bloomberg Commodity Index манай автомата дотор нэг BCI-аар байгаа. Энд юу харагдаж байна гэх юм бол амар гоё тэ. Cup and handle. За энэ тэгээд дэше пуужиндах магадлал өндөртэй. За окей. Тэгээд та арилж нэг сонирхдаг хүмүүс байгаа учраас тийм нефтний үн хашиг ингээд тайлт ярьцгаая. Энд юу болж байна гэх юм бол тийм 2008 онд адилхан юм болж ирсэн тийм. Нефт ингээд өсөөд тэгээд пуужиндаа $140 дээрээ зогссон. Тэгээд навс өмсөн. Тэрний дараа дахиад навс өмсөн. Тэрний дараа дахиад өсөд навс өмсөн. Тэрний дараа дахиад өсөд навс өмсөн. Одоо ингээд тулсан өсөж байгаа. Тэгээ энэний дараа хаврал явах бөөмэд $100-200 хүрч магадгүй. Тэгээ гинт навс уннаа. Ягаад гэх юм бол нефт $100, $140, $160, $200 болно гэдэг чинь хүн болгон өрөм тавьдаг байхгүй. За би таад бас амлаж байна. Одоо манай Монголд баригдаж байгаа нефтний тий боловсруулах үйлдвэр дээрээ улс төрчин амар анхаарал хандуулж байгаа. Хурдлуулъя гэж ярьж байгаа баг. Энэтхээс хоёр ээлжээрээ ажилуулчия, хурдлуулъя, эрчимжүүлъя гэж ярьж байгаа баха. Окей. Нэмээд за Монголд одоо хаасаагүй өрөм тавигдаж эхэлнэ. Юуны төлөө
өөрөнд тавих юм бэ гэх юм бол дахиад нефтний хайгуулга явна. Тэ? Дахиад газны хайгуулга явна. Тэгээд энэ CBM coal bed methane тэ нүрсний ордноос бас асар их газ гарах боломжтой. Энэ бас Монголд яваад эхэлнэ. Амар өвдөн. Эдийн засгийн хямрал аимшигтай байх болно. Инфляц амар өндөр байх болно. Тэ маш олон хүмүүс ажлын байраа алдах, юм өмнө үн ханш тэнгэр рүү явна. Тэрэндээ та бэлэн байгаарай. Гэхдээ энэний дараа юу болох юм бэ гэх юм бол энэ эрчим хүч, цахилгаан, газ, нефть тэ супер хямдхан болно. Окей? Илбэг, бүр илбэг бол. Тэр бол баттай.